За сайн байцгаана уу? Эрхэм мөндөд үзэгчдээ. Та бүгдд энэ өдрийн мэндийг айлтгая. За тань мэдхүүг их хэлээр ураатай Занга ТV-гийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бид нар шинэ хүнийг авчирсан. Энэ хүн бол судлаач, түүхч эдийн засгч мэргэжилтэй Чулуундорж гэдэг хүн байгаамаа. Сайн байна уу? За тод маань маш их ажилтай болсон. Тодын маань ажил маш ихсэн болохоор зэрэг тод маань завгүй болсон. Судлаач тод маань завгүй болсон. Харин судлаач Чулуундорж бол үргэлж бидний хойно биднэртэй хамт альва материалыг гаргаж бэлдэж хамтарч ажиллаж байхад тус олж исэн хүн байгаа. Тийм болохоор зэрэг камерын ардл байсан л болохоос ерөнхийдөө ил гарч иж байгаа судлаач байгаамаа. Та бүгдд судлаач Чулуундоржийг ингээд танилцуулъя. За түрүүчийнхаа дугаар дээр ер нь бол мөн хаан ширээнд суугаад Исмаилитууд бол үйл ажиллагаанд оролцсон гэж ингээд дууссан байгаа. За тэгэхээр 1253 оны сүүлээр монголчууд шин дайнд орох гээд бүх жанждуудаа цэргүүдээ эн тэнд бэлдэж эхэлсэн байна. Сүн ус руу дайлаар мордно, мөн баруун зүг рүү дайлаар мордохын тулд яах вэ? За тэгээд бас Батад бол ер нь баруун зүгийг бол тэр чигт нь бол өөрт нь бол даалгавар өгч. Батад бол энэ үүргийг алс өрнийг засах бүрэн эрхийг бол Батад өгсөн. Бат өөрийнхөө эцгийн эзэмшил газрыг бүр мөсөн бэхжүүлж аваад цаашаага Европ руу орох дайнд бэлдэж эхэлж байгаа юм. Тэхийн тулд Бат өөрөө албан татвар хүн амын тооллогоо явуулж эхэлсэн. За нийт хэдэн зэрэг гарах вэ? За тэндээс хэдэн дарагчууд гарах вэ? За тэр хотоос хэр зэрэг их үр тариа улаан буудаа хураах уу? Хоол хүнс, арын нэмэлт хүч. За энийгээ бол Бат бол эмхэлж эхэлсэн. Батын зарлиг яг энэ үед бол Дунай мөрний балгаараас одоогийн Кыргызстаны ишгэн хөл нуур хүртэл, Казахстаны Эрчис мөрний хязгаар хүртэл, Балхаш нуур, Бэлхаш нуур хүртэл тийм ээ. Батын эрх мэдэл бол оршин тогтнож байгаа юм. Батын зарлиг биелж байгаа, Батын зарлиг хурж байгаа гэсэн үг. Харин Хойд Сибирь дээр Бат хаан өөрийнхөө төрсөн анхдаа Хойд Сибирийг мэдлэлд оруулж арын албыг залгуулахад тус болооч гэж явуулсан учраас өөрийн төрсөн анх ордыг явуулсан. Тэгэхээр орд бол ер нь хинэсээс амар мөрөн хүртэл газар нутгийг орд Батын мэдлэлд, Батын захиргаанд захирж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь Сибирээс урагшаага маш ер нь хол сунж тогтчих эхэлж байгаа юм л да. Хөх мөрөн хүртэл Монголын газар нутаг. За тэгээд өрн зүгт бол ер нь чанх өрн зүгт бол Дарданеллийн хоолой хурцчихсан байгаа. Одоогийн Туркийн Дарданеллийн хоолой. За Дунай мөрнөөс цаашаага Балгаараас цаашаага үйл ажиллагааг Балгаарт бол зүгээр тамаачил суулгацсан байгаа. Унгар, Польшиг бол хараа хяналтандаа байлгаж байгаа. За энэс цаашаага Төв Европ руу орох, мөн Атлантын далай хүрэх гэсэн энэ бодлого, энэ дайн цэрэг дайны үйл ажиллагааг Бат дангаар гардан гүйцэтгэх ёстой болсон. Тиймээс өөрийнхөө дүү бэрхчрийг гэдэг юм ингээд бүгднгийн Бат сарайд дуудах тушаал өгсөн байна. Монголын эзэнт гүрний баруун хэсэг Ижил мөрөн Сарай хот. За энэ Сарай хотод бол Бат өөрийнхөө дүүнэрээ цуглуулсан байна. Дорн зүг аюулгүй болсон. Хар хормоос бидэнтэй арсалдах, бидний эсрэг зогсох хинч байхгүй. Өгөөдөө цагаадаагийнхан байхгүй болсон. Тийм учраас би өрн зүг рүү дайн байлдаан хийхэд
цэрэг дайны ажиллагаа явуулахад надад аюул байхгүй боллоо. Бид цаашаага ариун Ром болон Ватиканыг эзлэх, мөн Франк руу очих, Франкийн вант улсыг эзлэх. Энэ бүх үйл ажиллагаанд би одоо зориг шолоодан орж байгаа. Тиймээс би хамгийн ихтгэлтэй хүмүүс болох дүүнер та бүгдийг дуудсан юм. Бэрх ямар бодолтой байна? Аха. Таны зөв. Бид ер нь аль дээр Ромд очихл байсан юм. Гэтэл өгөөдөгийнхэн 10 жил хаан гаргаагүй. Ар хударгаар нэлээд бодлайн тулсан. Одоо тэд нар 10 жилийн хугацаанд дахин хүчрхжиж, дахин сэхэвэз. Тийм учраас бид нар Асталан чанд хүртэл давшиж тэндээс татвар хураах нь зүүн хэрэг гэж би бодож байна. Бэрхчэр. Аха таны зөвөө. Ямар ч үед бид нар тантай хамт байх болно. Новгородын рус болон Киевийн рус, Владимирийн рус болон Суздал, Черногов мөн бас бус хаант улсуудаас цэрэг дайчлах болно. Харин татварыг 10%-аар л авъя. Бид нар өмнө нь говчуур авдаг байлаа. Говчуур бол 1-3% л байдаг. Одоо 10% авъя. Одоо дайны бэлэн байдалд байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо 100 хонтой байх юм бол алба татвар гэдэг чинь одоо 10-ыг авчлаа л гэсэн үг байхгүй. Тий. Говчуур чинь болохоор зэрэг 1 юм уу 2-ыг авж байгаа шүү дээ. Арай бага байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо дайны байдалд орох учраас 10-ыг авна. Энэ Суздалын нутагт гар урчууд их олон байгаа. Тэднэрээр зэвсэг хийлгүүлцгээе. Шин зэвсэг шинээр өөрийнхөө айрмаа бүрэлдүүлсэн дээр бах. Батаха. За тэгээд бас Рязан бидний талд бас маш их зүтгэж байгаа учраас цэргээ явуулъя гэж хэлсэн. Рязан гэхдээ жоохон болгоомжтой харьцахгүй бол хэцүүхэн л хаант улс л да. Тэгэхээр манай хаадын хот өнөөдөр өрн зүгийн русчуудаас болон мөн өөрийнхөө мэдлэлд байгаа төрг үндэстнүүдээс маш хурдан татвар даах хэрэгтэй байна. Москвагийнхан бол шулуухан хэлэхэд бүх албан татвараа хураагаад бид нар дээр авчирна. Танд Галицийн Даниил юу гэж хэллээ? Үлгэр жишээ болгож өөрийнхөө цэргийн хувцсыг манай Монголын цэргийн хувцастай адилхан хэлбэртэй, адилхан дизайнтай болгосон гэж хэлээ биз дээ. Болж байна. Одоо Ром очиход, Франк руу очиход, ариун Ромыг мөхөөхөд, Атлантын далайн эрэг дээр очиход бидэнд юу ч саад болохгүй болно. Тиймээс яралтай бүгдийг бэлд. Миний хүү Сартаг чи Кримийг захирч бай. Кримээс чи цэрэг цуглуулна. Түүний дараа чи Азербайжаны газар нутгаас цэрэг цуглуулна. Тэгээд Армяны талынхныг өөртөө тат. Бид цаашаа явна. Киевийн улсад очоод татварыг хурдлуул гэж хэлээрэй. Ойлголоо. Батын хүү, Сартаг хан хүү. Одоо Батхааны хүү л дээ. За тэгэхээр энэ Оросын баатруудын хувцс байдаг шүү дээ. Дээр үеийн. Одоо баг багт үлгэрийн ном уншиж байхад Илья Муромец. За тэг ах トゥ 3 баатар гэл тийм баатар Руслан Лазарович гэл одоо бас цаг хугацаараа илдэг. Тогшоо явуулдаг кинон дээр. Тий. Дандаа монголчуу маягийн хувцастай байгаас тийм баатруудын хувцсыг харахад юм дуулган дээшиг юм шовгорч гэдэг юм уу? Тийм л. Тэрнээс эртний русууд чинь арай өөр хувцастай байсан шүү дээ. Викинг маягийн хувцастай. Харин Батхааны монголчуудын нөлөөгөөр бас яаж ийн хувцас дизайн мөн сэлмний байдалд, зэрзэвсгийн байдалд бас шинжлэл, реформ орж ирж байна гэсэн том тайлбар гарч ирж байгаа.
Азийн хэв маягт болоод. Жохон Аз тийм одоо дорны хэв маягтай болж эхэлсэн гэсэн үг. Батынхүү Сарай хотод өрн зүгийг Европыг дайлар мордох бэлтгэлээ базааж эхэллээ. За, Сарай гэж юу гэсэн үг вэ? Сарай гэдэг бол хааны хот гэсэн үг гэж. Тийм, цайр гэдэг үг энээс гарсан гэж яриад байна. Үгүй ээ. Эртний Ромын Юли Цезараас чинь дараад нь Герман үндэстнүүд Ромчууд хаана Цезар гэж нэрлэдэг байсан. Герман үндэстнүүд Кайзер болгосон, Оросууд цайр болгосон гэж яриад байна. Гэсэн тийм таамаг байна. Үгүй ээ. Сарай хот гэдэг чинь цайрын хот гэсэн үгнээс гаралтай. Гэсэн тийм тайлбар бас гарч ирж байна. Цезарын хот байж заавал магадгүй болно шүү. Ямар ч лсэн хааны хот гэсэн үг. Хаадын хот буюу хааны хот. Сарай. Одоогийн ижил мөрөн буюу одоо Волга мөрний хөвөн дээр байгаа шүү дээ. Одоо Волгоград хотын ойролцоо одоо Сарай малтлаг гэж байгаа шүү дээ. Малтлагаас олдсон. Маш үзэсгэлэнтэй гээд. За, Сарай Бат өөрийнхөө бэлтгэлийг хангаж байлаа. Монголын тал нутаг хар хором хот. Монголын эзэнт гүрний нийслэл Мөнх хааны өргөө. Гүүрээ очиод бослог гаргасан сураг байна. Энэ ер нь юунаас болсон гэвэл энэ өмнөх хааны мөн түүний хаттуудын татвараас болсон. Гүүрээ очиодын албан татварыг төлөхгүй гэсэндээ шалтгаглаж бидний эсрэг бослог гарган данчуу жанчныг гүүрөөгийн газраас зайлуулж шахаж байсан байна. Тийм болохоор зэрэг гүүрөөг номдох хэрэгтэй. Гүүрээ очиод тариачин ард түмжигсэн бас л ямаа омогтой золигнууд. Тэгэхээр бидний эсрэг бас тэмцэж үзнэ гинэ. За яах. Та нарт дээд тэнгэрийн зарилгийг биелүүлээгүй бол яадгийг үзүүлээд өгье. Хувлаа хааны явна. Хувлаа Хатанголын хөвөн дээр байгаа. Хүлээгүү хаана байгаа юм бэ? Хүлээгүү яг үннийг хэлэхэд хаан эзэнтэн минь Эрчис мөрний хөвөн дээр байгаа шүү дээ. Миний дүү ариг бүх аав. Таны дүү ариг бүх өргөндөө байгаа. Их хуралдааг зарлуулнаа. Хувлаа хүлээгүү хоёрыг яаралтаа дууд. Ойлголоо. Тэдэнд илч тавтлага. Мэргэдийг цуглуул. Таны тушаалаар болъё. Их хаантам. Тал нутаг мэргэдийн их цуглаан боллоо. Их хаантам. Та Библиэд гарсны дагуу, Библиэд заасны дагуу одоо номхон хөлцөнгүү байж ертөнцийн эзний сургаалыг эх орондоо дэлгэрүүлсэн зүүн хэрэг гэж би бодож байна. Тийм учраас заавал энэ дайны албыг хийгээд байх шаардлага байгаа мó? Энэ бол миний өвөг эцгийн гэрээс. Надтай та нар Эрдэм номын талаар хоорондоо маргалдах ёстой болохоос биш. Монголын гүрний дайн байлдааны асуудлыг та нар шийдэхгүй. Исламын сүмүүдэд татвар тавьж байсныг би болиулсан. Тийм учраас би бүх сүмийг татваргүй болголоо. Миний зорилго хүн амын тооллого явуулж хөрөнгийн баталгаа гаргасан нь цаашдын дайн байлдааны үйл ажиллагаанд хэр их боломж бололцоо байна гэдгийг мэдэх гэсэн юм. Эрхэм мэрэгэн түшмэд та бүгдийг надад өргөн барьж байгаа. Энэ тайлбар энэ нотлохоо болгонд би итгэж байна. Мөнх хаан Монголын тал нутагт эдийн засгийн реформ явуулсан. Тэгэхээр чин одоо дайн байлдаа гэдэг чинь бас л мөнгө шүү дээ. Хөрөнгө гаргах хэвээр. Арын албыг нь яах юм? Хідэн цэргүүд байгаа юм. Хідэн хонь алж өгөх юм чи тийм үү? За ингээд ер нь бол нэг юм болж эхлэн шүү дээ. Тэгэхээр мөнх хааны зарилгаар бол бас маш том эдийн засгийн реформ бол явагдсан нь үнэн. Робрукийг дуудах. Ойлголоо. Агуу их хаан та намайг дуудуулсан уу? Тэгсэн.
Чи энд нэлээд удлаа. Юу үзэж юу мэдэв? Бүх шашны эрх чөлөөг мэдж авлаа. Бүх шашин таны эх оронд ирэх мэдлэлтэй байна. Гэхдээ зарим лам нар ч хоорондоо архитж байна. Бас эмс хүүхнүүдийг эргүүлж байна. Энэ шашинд байж болохгүй зүйл. Өөр юу харав? Харин улс үндэстэн болгон тэнцүү байгааг би харсан. Бүх үндэстэн тэгш оршиж байгааг харлаа. Бас таныг яг Христийн шашин гэхэд итгэхэд бас үл итгэхэд бэргэлзээтэй болчлоо. Би хэлсэн шүү дээ. Монголын эзэнт гүрэн шашин болгон инх тайван эрх чөлөөтэй мөр зэрэгцэн орших хуультай. Би тэгээд ч үүнийг хуульчилсан. Сүм хийдүүд шинээр нэмэгдэн барьж болно. Хийдүүд өөрсдөө сүсгтэн олныхон тусламжтайгаар шин цогчин дуган болон мишет босгож болно. Суурагч босгож болно. Үүнийг би бол дэмжинэ. Харин би бүх шашин талархаж ханддаг нүнэ. Чиний хаан надад бас үнэнчээ харуулах хэрэгтэй байна. Их хаан минь. Тэгвэл би та нар бүгдээрээ л хоорондоо ертөнцийн үүслийн талаар цаашдын хорвоо ертөнцид болж байгаа бүх юмны талаар хоорондоо маргалддаг. Би дандаа энэ хуралдааг явуулдаг. Мэргэдийн мэтгэлцээ мөн хаан дандаа явуулдаг байсан. Тийм учраас би чиний хааныг над дээр ирээсэй гэж хүсэж байна. Би хаанд чинь тусдаа загтал гаргана. Гэхдээ чи шашныг дэлгэрүүлэхийг хүсэж байгаа учраас Ромын пап 4-р Иннокентэд бас загтал явуулах ёстой болно. Чи энэ загтлыг аваад утгагүй морцсон дээр чи энд бас нэлээд одлаа. Ойлголоо хаан минь. Хүссэн үедээ мордно үз. Би чамайг даруй морд гэж хэлэхгүй. Ойлголоо. Их хаан минь. Би папад нэг загтал бичсэн. Тэр загтал бол хэрв та бидний үгэнд орж элч төлөөлөгчөө бидэн өдөлгөөж илгээх хаваас та бидэнтэй энх хамглан амьдрах уу аль эсвэл дайтах уу гэдгийг чинь магадлан мэдэх зам болоо гэдгийг нь мэдэж та надад итгэсэн байна. Мөнх тэнгэрийн хүчин дор ургах нарнаас шингэх наран хүртлэх бүхэл ертөнцид бүгдээрээ байж болох баяр баясгалан энх хамгалангаар нэгэн дор амьдрах ёстой бузаа. Учир иймийн тулд бидний юу хийх гэж байгааг Тэнгэр тодорхойлон заадаг болоо. Хэрв та бидний үгэнд эс орж бидний оронд танаахаас хол биднийг өндөр улс өргөн далай хүрээлж байна гэдэгт итгэж бидний эсрэг байх аваас бид юу хийж чадхаа мэднэ. Дээд Тэнгэр бүх хүнд бас эрх чөлөөг олгосон юм. Тиймээс Тэнгэр альва хүндрэл бэрхшээл болгоныг хялбар болгож холыг ойртуулж чадна. Дээд Тэнгэр бүхнийг мэднэ. Хидэрхий хол оршиж байна гэд та санаа амар байж болох авч тань дээр бид нар таны санснаас илүү хурдан очиж чадах болно. Мөнх хаанаас Франкийн эзэн хаан 9-р үед илгээсэн загтал мөн Ромын папад бас яг иймэрхүү загтал бол илгээсэн. За энэ загтал бол одоо мөнх хаанаас илгээсэн Ромын паптас тий Монголын эзэн хаан мөнх хаанаас Ромын папт илгээсэн загтал байгаа. Мөн
Франкийн эзэн хаан 9 дугаар үед илгээсэн загтал байгаа. Энэ одоо Парисын Луврын музейд Францад байгаа нь одоо Парисын Луврын музейд нөгөөх нь Ватиканы түүхийн номын санд нь хадгалагдаж байгаа. Тэгэхээр энэ Монголын энэ эзэн хаан Монголын эзэнт гүрэн ямар их дипломат үйл ажиллагаа явуулж исэн 13 дугаар зуунд батлагдж байгаа юм. Ер нь Европ төдийгүй даян дэлхий монголчуудаар очиж илж дипломат харилцаагаа нээж дипломат харилцаа явуулж байгаа шалтгаан өөрөөсдөө аврах ийм бодолтой байсан. Харин европчуудын бодол болж өгвөл монголчуудын гараар исламчуудыг сөнөөгөөд өгөөч. Бид нэр хамтрия гэсэн нэг тийм давуу ирэх саналтай байсан байгаа. За тэгээд ингээд энэ загтлыг удалгүй Рубрук авсан. За харин Рубрук буцах замдаа бас жоохон одоо хэд хоноод буцъя гэд Монголын тал нутаг ер нь хар орим хотын эргэн тойрныг бас нилээн харж тэмдэглэж бичиж үлдээсэн. Тэр мөнгөн модыг яаж гаргаж ирэв? Тэр чинь арх арх дарс тэгээд нөгөө бал эдэр гоожж байгаа шүү дээ, сүүчл за ингээ гоожж байгаа, дөрөв төрлийн идэ гоожж байгаа юм. Тэр арх гэхээр зэрэг одоогийн Улаанбуудан арх биш, нэг нэрмэл гоожод байсан гэдэг. Шимэрхэж. Тийм. Энэ архийг нь уухад гэж байгаа. Монголчуудын энэ сүүнээс гаргасан энэ архийг нь уухад ямар ч мэдрэмж үл төрөх бөгөөд удалгүй толгой иргэн мансуурнаа гэд ингээд өөрөө бичсэн. Энэ нэрмэл уучихсан юм шиг байгаа юм. Зөөл орж. Тийм. Рубрукаар тэгээ бичсэн байгаа юм. Харин Монголын эзэн хаан энэ хоол ундаар хамаагүй хайрлахгүй ёстол нэрэ шулуух хэлэхэд бол юу ч харамлахгүй өгөөмөр дайлж цайлдаг учраас бүхэл бүтэн онны махыг өрөөл махыг ширээн дээр аваад ирэх. Үхрийн өрөөл махыг ширээн дээр аваад ирэх. Энэ бол зүгээр байдаг л асуудал байсан. Би нэг их мах идээгүй. Жаахан л идсэн. Надад тийм их мах идэх чадал байсангүй гэж өөрөө бас Рубрук бичиж тэмдэглэж ирсэн байгаа юм. Чинь яг хар оримд яг мөнх хааны эргэн тойрон мөнх хаантаа нүүр тулж уулзсан Францын одоо элч төлөөлөгчүүд Вильгельм Рубрук бол. Тэгэд Вильгельм Бушоныг болохоор зэрэг Белградаас олзолж авчиж ирсэн гар урлагч байсан. Францын том гар урлагч байсан учраас мөнгө модыг хийлгүүлсэн гэж Гумилевийн түүхэн дээр бичсэн байна. Гэтэл үгүй мөнх хаан 9 дугаар луи руу илч явуулж Вильгельм Бушоныг Францын эзэн хаан одоо мөнх хаан руу явуулж ив найрамдлын баталгаа болгож тал нутг руу авчираад мөнгөн модыг бариулсан. Ийм хоёр таамаг байна. Янз янзын таамаг байна. За ямар ч л байсан тэгтээ Вильгельм Бушон бол Монголд иржээ. Мөнгөн модыг хийсэн. Тэгээд мөнгөн модыг хийжээ. Харин яаж Монголд ирсэн нь нэг талаараа Белградаас олзлогдоод хар хормыг барихад тусалсан. Чих мундаг дархан хүн байна гэсэн тийм тайлбар байна. Нөгөөх нь мөн хааны зараалаар одоо Францын хаанд явуулсан. Элчийн хүсэлтийн дагуу гэж. Янз янзын тайлбар байна. Аль нь ч юу боломжтой юм шүү. Аль юу нь бол боломжтой. Тэгээд одоо Үгүй тэр чи олзлогдоод хүрээд ирсэн байхгүй юу? Үгүй тэгээгүй зараалаар ирсэн учраас яахааргүй элч очиж авчирсан учраас Францын хаанд Монголын хааны элч очиж хэлсэн учраас авчирсан гэд маш их маргаан байгаа. Тийм байна. Тэгэхээр чин зэрэг яг энэ түүх гэдэг чинь нэг талд нь яг юмыг гаргахад бас хэцүү. Харин хар хормыг бол яахааргүй мөнх хаан цэцгэлэн хөгжүүлсэн. За энхөө Вильгельм Рубрук энэ болгоныг бичсэн. Мөн Вильгельм Бушонтой очиж уулзсан байна. За энэ модыг чи яаж барьваа? За яагаад ингэ хальдгүй юм бэ? Энд чинь дөрвөн хүчтний амнаас дөрвөн төрлийн идэ гоожж байгаа. Доороогоо маш том мөнгөн торхонд гоожж ингэж дүүргдэг. Гэхдээ гоожих тусам хальдгүй. Тэгэхээр Бушон хэлсэн байгаа юм. Монами найз минь энийг дорны аргаар би бас зөвлөгөө авч иж барьсан гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ финшүү маягийн аргаар барьсан юм шиг үз. Яаж ч усан гоожол байдаг.
энэ чинь халиад гоож асгарчмаар юм. Тихгүй. Тэгтээ Вильгельм Гулион-Бушон, Вильгельм Рубрук хоёр бол нэлээд удаан ярилцсан. Утгагүй би явлаа. Чи эндэ байх уу гэж асуухад би ч бас нутаг буцах байхаа. Гэхдээ чиний дараа л явна гэж. Одоо Бушон өртөн хэлсэн байна. Тэгж ярих юм бол хар хоримд энд тэнд гадаа дотоодгүй хоорондоо гэрэлцгээцэн ноёдууд ч байлаа, хүмүүс ч байлаа. Үүнийг Рубрук маш сайн тэмдэглэсэн байна. Энийг Оросын хийдийн Василий гэдэг хамбламч нь тэгж ярих юм бол энэ ислам эмхтэйтэй гэрэлчих гэл ингээл тэ. Бас ингээл янз янзын тийм тайлбар ингээд бичиж байгаа юм л да. За тэгжээтэл шашин болгохныхын мэтгэлцээнийхаа дараа гараад энэ дарс гоожны чинь вино гоожод байгаа байхгүй. Дарс гоожод байна. Тэгэхээр нэрмэл гоожод байна, вино гоожод байна. За тэгээд сүү гоожод байна, бал гоожаал байгаа юм шиг байна. За эдгээр чинь хоорондоо хоёр өөр шашныхын чи гадаа гарчаад бүр гурван өөр шашин. Бүр Даогийн сургаалынхан, Күнзийн сургаалынхан. За тэгээд Буддийн сургаалынхан, Христийн сургаалынхан. За тэгээд энэ Исламын сургаалын лам нар чинь бүгдээрээ гараад бүгдээрээ л учир зүггүй ууж согтож хөлчүүрхчилтэй. Ингэснээ гівгэнд л нэг эмэгтэйчүүд хүүхэн эргүүлэх асуудал гараад л. Хоорондоо баг агсан тавих нь холцохгүй юм бол заамлцж зодтолдож нүдэлдээд л үүнийг яах вэ? Улсын дотоод хэвтүүл цэргүүд очиж салгаж бойлуулж исэн тохиолдол гарч ирж байна. Бүгднгийн Бушон бичижсэн. Бүгдээрээ шашинтай үнэн чинь байж. Яагаараа ингэж сарахад хүртэж агсан тавилцдаг байна. Химэн Вильгельм Рубрук бас дургуутслаа нилээн тэмдэглэж исэн байна. Мөн хааны ордонд Вильгельм Рубрук бол нэлээд утсан. Ингээд 1254 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Рубрук хар хорноос гарсан байна. Гэрлүүгээ явлаа гэд. Буцаад одоо хаанда очиж хэлэх гэж штэ. Гэхдээ энэ хаан нь яг Христийг дэмждэг юм шиг мөртлөө яг Христч бас биш юм байна. Илжигдээ бол худлаа хэлж исэн байх гэж. Илжигдээ болохоор зэрэг Гуй хаан тэртээ дэргүү манай танаа загалмаатын шашинд бүр нефт орцсон хүн байгаамаа. Тиймээс буруу номтон исламчуудыг бут нэрхийн тулд цэргээ аваа та нар ихлэ байлджээ. Бид нар хурж ирэхэд хизээд бэлэн ухааны юм ярьж л байсан л да. Энэ баруун хязгаарт энэ юун дээр уулзж яхад энэ Неаполийн арал дээр уулзалтж явах та. Илжигдээтэй уулзалтж явах та. За гэтэл бүтэн жил орчим буцаж одоо явсан. За ингээд энэ явхтаа бол яаралтай шууд сараар явсан байна. Рубрук. Тэгээд Бат дээр очсон. Сарай. Бат хааны ордон. Бат эзэнтэй. Тань дээр ичэрлээ. Хаанаас? Хар ормоос. Вильгельм Рубрук гэсэн мөн хааны явуулсан хүн бол та. Орол. Агуу их Бат эзэн. Алс баруун умрдын хаан та амар амгалан байна уу? Амар амгалаа. Чи бас манай хэлийг бас гадралдаг болж сүрхий ярьж ах чинь. Би мөн хааны ордонд хар орон хотод бас нэлээд утсан болохоор ойр зуурын бас хэл гадралж байгаа. Гэхдээ санаагаа буруугаа ойлгуулж магадгүйгээд энэ бас хэлмэрчийг бас хажуудаа тавьсан байна. Булгадай нөгөө Нестрианы шашинтай хүн. Гэхдээ Европын болон Исламын орнуудын хэлийг маш сайн мэддэг ийм хүн байсан байна. Булгадайг болохоор зэрэг Бат хааны ордон хүртэл хүргэж өгөөрэй гэсэн даалгавар зарилгийг мөн хаан өгсөн юм. Үл ойлголцох зүйл гарах юм бол нөгөөт чинь булгадад ярина, булгадай нь орчуулж өгөн ч гэдэм үү. Ямар зорилгоор ярив тэгээд Вильгельм? Энэ пап лам дэлгэсэн загтал байгаа юм л да. Мөн хаан явуулсан юм. Тэгээд энэ загтлыг заавал танд эхэлж уншуулах ёстой. Загтлыг өг. Хаан загтлыг авч өг. Хэрв та бидний үгэнд орж ээж төлөөлөгчөө бидэн өд илгээх энийг нь уншиж штэ.
Энэ загтлыг яаралтай славян рус хэлнээр буулга. Энэ ч нэг батхан дээр очиж нэг копи хийгээд идэг болтой. Карпины ч бас ингэсэн. Перс хэл дээр бичигдсэн загтлыг бат дээр очиж латин хэл дээр буулгуулад Карпини явж исэн. Гэтэл одоо Вильгельм Рубрук бас хурж ирээд энэ загтлыг нь бас буулгуулж штэ. Энэ чинь сарайд нэг бас нэг хувь үлдэх ёстой юм шиг байна. Батын хажууд бол нэг одоо тэ ямар нэгэн хувь үлдэх ёстой юм шиг байна. Би уяасаас нэг боддоо. Боломж байхад бат яага болчихгүй байх вэ? Яагаад л Монголын хаан болчихгүй яав та гэж би зөндөл бас боддог л доо. Гэхдээ түүх бол түүх. Бат маань өөрөө болоогүй шүү дээ. Өмнөх дугаар дээр би хэлсэн бат яагаад болоогүй. Бат энэ загтлыг Рубрукаас ирсэн энэ загтлыг бол шууд хүлээж авсан. Ингээд хэлмэрч одоо ингээд славян хэл дээр шууд одоо яаж байгаа хуулж авч байгаа. Амраад явахгүй юу та? Үгүй би яаралтай явахгүй болохгүй. Би нэг юм хэлье. Зод болох нь. Дэндүү хүүтрэх нь 1254 онд дуусч шүү дээ. Чи 7 сарын 10-нд гарсан. Намрын сэрүү ингээд дуусгалаа авдаггүй. Эндээ амарч байгаад хаврын өөр орохоор явуул яасан юм. Би харалтай явах хэрэгтэй. Би эзэн хаанда мэдээ өгөх ёстой шүү дээ. Агуу хаан минь. За ойлголоо. Би чамайг хамгаалуулах цэрэг гаргаж өгөхгүй. Чи өөрийнхөө дагуулуудтайгаа андуудтайгаа явна үз. Харин замын хүнс дулаан хувцсыг чинь базааж өгөх болно. 1254 оны Идрийн өвлийн жавраар дэндүү цасан шуурхтай хүүтнэр Вильгельм Рубрук сарайгаас гарчээ. Ингээд Кавказын нурууг давхаруулсан байна. Цасан шуурга ихтэй. Маш их нүдэнд юуж одоо үл торхтан цасан шуурга. Өнөөдөр шуурна, маргааш шуурна, нөгөөдөр шуурна, нөгөөдрийн маргааш шуурна ч гэдэг юм уу. Кавказын нуруу бол дэндүү Кавказын үл. Дэндүү хүүтэн байлаа. Галаа түлнэ, эргэн тойрон чон ойлолтно. За энэ яг аратан амтын дунд ч бас явна гэсэн үг. Дэндүү хүүтэн байна. Бид нар тэгт Кавказыг давхуулаагүй юу? Энэ өндөр нуурыг яаж давдیں۔ Энэ өндөр нурууг хэцүү байна. Харин ямар ч хэлсэн энэ Кавказыг давчдаг юм бол бид нар намдор дулаахан газар руу очих бах. Галаасаа өрдөө. Бид цаашаа явах ёстой. Өнөөдөртөө энэ чи хоноглоно. Түлээ дуусгах чинь шүү дээ. Вильгельм ойлголоо. Байтга бүгднгийн түл өөр араагалга ойрхон байгаа модноос очиж сүхээрээ мөчөд савчиж авчиж ирээд түлэхгүй юу? Хүүтэн мод яаж асах юм бэ? Ноцгүй штэ. Тэгвэл наад модоо өөрсдөө дулаацуулж байгаад илгэндээ тэрж дулаацуулж хагаад тагаад асаа. Ямар ч лсэн бид нар энэ өвлийг давна. Кавказыг давхуулна. За энэ хөө Кавказыг давж байлаа. За энэ бол нилээн хэцүү байлал руу орсон л доо. Гэхдээ хааны даалгаврыг заавал биелүүлэх л ёстой. Яралтай. Ийхүү хүнд бэрхшээлийг давсаар 1255 оны Улаан өндөгний баярын өдөр Румын Сэлжукийн газар нутаг дээр Рубрук очижээ. Румын Сэлжук буюу одоогийн Туркийн газар нутаг. Нэгэнт энэ мөн хааны бичгийг өөртөлж яваа Франкийн элч явж байгаа учраас Румын Сэлжукийн султан түүнийг Койн хотод хүлээж авсан байна. Одоогийн Турк, тухайн үеийн Румын Сэлжук, Койн хот. За яав. Яаж ирв? Сэлжук, Койн хот. Арай гэж хэлсэн шүү. Ямар ч лээсэн. Сэлжукийн газар нутгаар бид нар хүрээдэрлээ. Кавказыг давсан. Султан одоо ирж байгаа бол та. Султан биднийг өөрөө олоод ирнэ гэсэн. Хаан байгаагаа бид нар мэдгэцсэн. Султан ирлээ. Сэлжук султан ороод ирж. За яацгаа. Ядарвуу. Тэглээ. Султан, агуу султан минь. Монголын хааны зарлигийг барьж авъя.
Тийм ээ. Та нарт амрах тусдаа өөрөө тансаг сайхан хоол унд би бэлэн байгаараа гэж тушаал болгочихсон. Алжаалаа тайл. Агуу хааны ертөнцийг захирж байгаа агуу хааны элчийг яаралтай явуулах ёстой. Амраагаад явуулах ёстой. Энэ бол Монголын эзэнт гүрний хууль. Ёс хууль нь үйлчилж байгаа юм. Харин та нар одоо цагаагаар хэцүү байгаа учраас өнөөдөр улаан өндөгний баяр болж байгаа. Багаар манаар дайрч явна шүү. Тэндээсээ та нар дараад нь Кипр ороорой. Хөлөг онгоцыг хүртэл бэлтцсэн байгаа. Алжаалаа тайлцгаа. Тань их баярлалаа. Агуу султан. Рубрукийн хүмүүсийг яаралтай хоолож унал. Ойлголоо. Агуу султан. За инхүү одоо ингээд рубрук ингээд конд очсон л доо. За ингээд бараг ер нь 1255 оны 6 дугаар сарын 16-нд Кипр дахь Фамагуса хотод Вильгельм Рубрук очжээ. За ингээд Фамагуста хотод ирээд хэсэг амраад тэндээсээ 1255 оны 8 дугаар сарын 15-ны өдөр одоогийн Бейрутын Триполид хурж ирсэн байна. За ингээд усан онгоцоор ингээд Кипр руу очиж байгаа шүү дээ. Тийм. За ингээд. За тэгтэл Рубрукийг тэмдгийн шашны тэргүүн цааш Ром Франц руу явуулаагүй. Тэнд нь үлдээсэн. Харин Ако хотод дагуулж явсан л да. Ако хотод очоод нэгэн томоохон сүм хийдийн номлогч буюу уншлах үлдгчээр үлдээсэн байна. Рубрук эзэн хаан руугаа очихоос бас их имэж исэн. 9 дэх үе рүү очихоос имэж исэн. Эзэн хааны даалгавар нь ямар даалгавар байсан бэ гэвэл Монголын хааныг загалмайтны шашинд оруул гэсэн даалгавартай байсан. Рубрук чадаагүй. Тийм болохоор хаан дээр очих юм бол толгойг болчих гээд болж өгдөг. Гэртээ арих юм бол толгой руугаа шууд толгойг навчих гээд болж өгөхгүй. Тийм учраас номлогч Акод ингээд байж ах хугацаанд өөрөө Itinerarium Wilhelm de Rubruck буюу Вильгельм Рубрукийн аяллаа тайлан хэмээх маш урт загтал биччихсэн. Энэ загтлаа хевлээд эмгтгээд одоо ном болгосон. За энэ Рубрукийн энэ аяллаа тайлан гэдэг ном нь Европынханд төдийгүй дараад нь хүндрэлтний түүхэнд 13 дугаар зууны үеийн Монголын эзэнт гүрэн болон Мөнх хааны үеийн, Бат хааны үеийн маш ховор одоо сурвалж болж их сурвалж болж ингээд үлдсэн байна. Тэгэд энэ бүх юма явуулын хүнээр хаанда өргүүлсэн. Чи манай хаан 9 төрлийн үед энийг хүргээд өгчих гээд өөрөө хайцсан бол Акод байна гэд хэлчих гээд болж өгдөг чинь очихл юм бол би чамд Монголын хааныг загалмайтны шашинд оруул гэж хэлсэн биз дээ. Чи яагаад биелүүлээгүй гэд 9 төрлийн үе бас жирэн жоохон чанга хүн штэ. Бас хатуу шийтгэл хүлээх гээд байдаг. Харин Монголын талаарх хамгийн бодит мэдээлэл агуулсан анхны Европуудад очсон мэдээллээ гэж үздэг юм л да. Тийм байна. За тэгээд бүр хожим нь Рубрук 1257 онд эх орноо санаад Парист очив. За ингээд Парист хотод очиж амьдраад тэрнээс цааш одоо Рубрукээс бол сураг бол гараагүй. Тэгэхдээ энэ Рубрук бол яа харахгүй хамгийн их баримтыг бол цуглуулсан хүн гүнэ. За харин энэ Сирийн Триполид очоод 8 сард ирээд бараг ер нь Рубрукийн аялал бол ер нь 2 жил хагас аялсан аялал болсон юм. Вильгельм Рубрук бол Монголын эзэнт гүрэн тухайн үедээ Мөнх хааны үед яаж цэцэглэн хөгжиж байсан бэ? Энд юу байсан бэ? Энд юу болж исэн бэ гэдгийг үнэхээр маш сайн тэмдэглэсэн юм. Тэгэхээр энэ Рубрукийн аялал нямба бүртгэж авсан байна. За ингээд харин Рубрукаас хэдхэн сарын дараа Мөнх хаанд бол Армяны хаан бараалхсан юм л да. За энэ Армяны хаан бараалхалт нь яг юу вэ? Армяны хаан хятон танд бараалхыг гэж байна. Норол
Аббасидууд одоо хүчрэгчж эхэлсэн. Агуу хаантан байна. Батын талаар сайн мэдгүй бах. Гэхдээ та хоёр Аббасидын талынхын дээр орох хэрэгтэй байна. Энэ Сирийн одоо Сирийг удирдах байгаа Дамаскын султан Аюбидийн удам угсааны султан энэ 10 жилийн хугацаанд дэндүү хүчрэгчсэн. Мөн Иракийг захирч байгаа Аббасидын удам угсааныхан дэндүү хүчрэгчж байгаа. Энэ хоёр нийлж уулын өвгөнд маш их алт өгж байгаа. Энэ мэдээг хаанаас авсан? Манай туршил хэлсэн. Барагцаагаар хэдэв. Сайн мэдгүй. Илжиг дүүрэн алтын цугаа явсан. Дараад нь бүгдээрээ бүх илжиг нь хоос нуруутай ирж исэн гэж манай туршил хэлсэн. Сирд юу болоод байгаа юм? Сир буруу. Дэндүү буруу баталтай болж эхэллээ. Хорсааны газар нутгийн хойд хэсэг рүү орно ч гэж эдгээр нууцаар зэвсгэлж байна. Цэргээч нууцаар цуглуулж байгаа юм байлаа. Каирт юу болж байгаа? Кайрээс ирсэн мэдээ гэвэл тэнд өөр байгаа. Фатимидуудыг цаанаас нь боолууд нь бослог гаргаж ерөн ширээнээс нь түлхэж бэлэн болж эхэлсэн. Фатимидын бослог тэр чигээрээ одоо байхгүй болж эхэлнэ. Фатимидууд унана. Оронд нь каманууд гарч ирэх гээд байна. Тэдэнд боолоор зарагдсан. Ямар олон жилийн өмнө Венецийн худалдаачтай Хипчакийн камануудыг бид нар боолын худалдаа хийжсэн. Тэр боолчууд тэгээд одоо босгоор болж таарж байгаа мó? Тийм ээ. Тэр каман үндэстнүүд одоо боолчууд болж Каирт зарагдаж байгаад, Каирт заслагдж байгаад маш хурдан бослог гаргаж Каирийн хааныг Каирийн султааны ширээнээс нь түлхэж унгана. Тун удахгүй. Энэ бол тодорхой болсон. Тэд нар өөрсдөө лалын шашинд орсон. Өөрсдийгөө Мамлюк хэмээн нэрлэж байлаа. Олон жилийн өмнө ижил мөрний булгааруудыг бут цогч байсан юм. Манай зэв Сүбэдэ жанжин мөн зүч ах бут цогч байсан. Тэгээд зармийг нь Европ руу дайрах хөрөнгө хэрэгтэйгээд Венецийн худалдаачдтай хар тэнгис дээр худалдаалагдсан. Тэд нар тэгээд одоо Каирийн хаан ширэг булааж авч байгаа юм уу? Тийм ээ. Хамгийн эр зөрөгтэй юунаас ч ухарч няцдаггүй боолчууд. Жинхэнэ зэвсэгтэнгүүд, зэвсэг нэгтэй ахан дүүсүүд одоо Каирийн хаан ширээнд суухаар боллоо. Тэд нар бол мамлюкууд. Тэд нар өс цангидсан Монголын эзэнт гүрэнтэй эцсээ хүртэл тулалдана гэж хэлж байлаа. Ойлголоо. Би ойлголоо. Хэтом. Яаралтай бат руу очиж мэдээлэл өг. Бат өөрөө хаант минь. Бат хаан ч нөөрөө ариун руу амруу дайрах гэж байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн ард талын жиргэвч болж өгнө. Аюбидийн зүхтаах юм бол хоошоо зүхтаах юм бол яах болж таарж байна. Батыг зэмшлэрүүл цутаа. Тиймээс Батыг өөрийнхөө загиргааны өмнөд хэсэг газрыг маш хатуу хараа хяналттай байлгах гэж хэлээрэй. Ойлголоо. Би хуралдаа зарлуулахаас. Хятад явж болно. Ойлголоо агуу хаант минь. Армян. Хятад чэдэгтэй ямар мэдээлэл бидэнтэй ямар байдлаар тусаалъя гэж бодож байна. Агуу хаант минь. Манай армянууд бүгдээрээ танаа талд зүтгэн. Яг үннийг хэлье. Армянууд тэгээд би итгэж болох уу? Болно. Үүгээр бас Гүржийн хаан хүүд хүртэл тусаалъя гэж хэлсэн. Гүржүүд бас зэрэг оруулах болж таарч гинүү. Тийм ээ. Таны зэрэгтэй гүржүүд бас нийлнэ. Өөр Мосулын Атабекууд, Фарс, Керамийн жижиг овхын хүмүүс бүгдээрээ тань шиг агуу хааны зарц гэдгийг аль биесээр хэлсэн.
Тэгвэл одоо чи армяныг цэрэгжүүл. Бүх зэргийг тат. Тэгээд бас гүржид мэдээ өг. Тбилис рүү илч тоглохоор. Би Абасидуудтай байлдахгүй болохгүй болж таарлаа. Яаралтай хуралдуул. Хятад одоо явж байна. Мөн хааны зарилгаар их хуралдаа уралдуулах боллоо. Хатан голын хөвөө Хувлагийн хуаран. Хувлаа эзэнтэй. Таны хаан, их хаан мөнх таныг дуудаж байна. Юу болсон юм? Одоо баруун зүг рүү их дайм болно гэж хэлж байлээ. Сүн усыг яах болж таарж байна? Тийм ээ, сүн ус руу ч гэсэн там ямар ч тусан их дайны үйл ажиллагаа болох гээд байна. Тиймээс таны дуудаж байна. Дуудлаганд хийн очсон. Бүгд очиж байгаа. Бүгд жанжид очиж байгаа. Мөн таны дүү хүлээгүүч очиж байгаа шүү дээ. Тэр хорсоноос гарсан байлээ. 3 хоногийн өмнө. Ойлгомжтой. За, миний очих цаг болч. Явж олно. Хувлаа эзэнтэй. Юу болов? Цэргүүдийн дунд замраагүй байдал үүслээ. Юу болсон юм? Очие. Юун замраагүй юм болоод байна? Хувлаа. Би чиний удирдлаганд байлдахгүй. Ширмүү. Би чиний амийг аварсан биз дээ. Чамааг бол алуул алхал байсан шүү дээ. Гэтэл би чиний амийг аварлаа. Чи яагаад миний үгэнд орохгүй байгаа? Би Монголын хаан ширээнд суух ёстой. Чи мэдж байгаа шүү дээ. Би одоо тэгээ чиний жанжин болоо чиний зарилгыг биелүүлж явах юм уу? Ширмүү. Иннээс өөр амьд гарах арга ямар арга байсан бэ чамд? Чи тэгээ тэр үед болохгүй яасан юм бэ? Чи өөрийнхөө эмээг алаад өөрийнхөө ахынхаа эхнэрийг алаад ахыг алаад болохгүй яасан юм? Авга ахыг алахгүй яасан юм? Чиний эмээ Монголын төрийг яаж боснуулсан гэж чи мэдж байгаа. Чиний авга ахын эхнэр яаж боснуулсан гэж чи мэдж байгаа. Харин би чамааг их хядлагаас амьд авч үлдсэн шүү. Чи одоо хэрвээ би сүн ус руу дайлаар мортох юм бол чи миний жанжин болж явах ёстой. Ширмүү. Амьд үлдээснийхаа чи надад хариулах ёстой. Би толоогийн удмынхан та нарыханд хідээс зүтгэхгүй. Би бол Монголын хаан болох ёстой гэдгийг чи мэдж байгаа. Би ямар ч байсан чиний зэрэгт ийсч чиний тушаалыг биелүүлэхгүй. За. Мөнх ах юу гэж бодох надад хаамаахгүй. Ширмүнийг барь. Хувлаа. Чи жинхэнэ хаан ширээнд суух ёстой хүнийг алах гэж байгаа шүү. Танаа талынхан алтан ургийнхныг цус гаргалгүй алдаг хуулийг үргэлж зөрчиж байсан. Харин би чамааг харин ёстой алтан ургийнхан гэдгээр нь хүндэлж байгаа шүү. Ширмүнийг хороо. Хувлаа. Би жинхэнэ хаан болох ёстой. Хувлаа. Чи энийг мэдж байгаа. Хувлаа. Ширмүнийг нухсын тасалсан байна. Одоогийн хатан голын хөвөн дээр. Ширмүн хаан хүүг аллаа. Түүнийг зүү ёсоор нөхчөөлөө. Одоо яах вэ? Түүнийг зүү ёсоор оршуул. Тэгээд их хуралдаа руу явъя. Байлдааны төлөлгөө. Маш том. Түүхэнд байгаагүй их дайны төлөлгөөг хаан ах маань хэлцэж ах шиг байна. Тийш очих ёстой. Зэргүүд бэлэн үү? Билэн хувлаа эзэнтэй. Дөл хөдөлцгөөе. За инхүү хувлаа. Хар хорим руу явлаа. Их хуралдаад. За ингээд энэ удаагийн нэвтрүүлэг үгээр дуусч байна. Дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзцгаая.